За сайн байцгаана уу. Өнөөдөр хэдүүлээ ингээд 5 өдрийн чаленж руу орж байна. За надтай хамт байгаа гэдэгт найдаж байна. За өнөөдрийн хэдүүлгийг унших юуны мэдээний мас хэдэг болохоор Нихон кай гаваде цуёи казе Китанихон дева хидой фубуки нимо киоцукете. За Нихон кай гэдэг нь Японы далай тэнгисийг Японы далай тэнгисийн гава талд хүчтэй салхи. За тэгээ хойд Японд Японы хойд хэсэгт бүр илүү аимшигтай юм цасан шуургаас бас болгоомжлох киоцук гэдэг болгоомжлоорой. За Кишочоны Ярото Хоккайдо кара Хокурику чихоу но Нихон кай гава де казе то юки ga tsuyoku natte Kitaníhon de wa hidoi fubuku ni natte iru tokoro mo arimasu. За Японы цаг уурын агентлагаас авч үзвэл Хоккайдогоос Хокурику бүсийн Японы далай тэнгисийн талд нь салхи болон цас хүчтэй болоод за тэгээд хойд хэсэгт нь Японы хойд хэсэгт илүү аимшигтай хидой гэдэг нь илүү аимшигтай илүү хүчтэй гэдгээсээ илүү тийм цасан шуурга болж байгаа газар ч бас байна гэж. За агентлагаас нь цаг уурын агентлагаас нь Хоккайдогоос эхлээд Хокурику бүсийн тэр далай тэнгисийн талд нь салхи цас илүү тийм хүчтэй байна гэдгийг хэлж байна. За Кинки чихоу дева 29日の夕方頃まで北陸地方と東北地方、北海道では30日まで風速が20メートル以上のとっても強い風が吹きそうです. За Кинки бүсэд 29-ний өдрийн юугата үдээс хойш орчим хүртэл Хокурику чихоу болон бүс болон Тохоку бүс Хоккайдод 30-ны өдөр хүртэл фусоку гэдэг маань салхины хурд 20 м-ээс илүү тийм хүчтэй маш хүчтэй салхи үлээн гисэн соодэс гэдэг маань үлээн юм шиг байна лээ эсвэл гисэн гинлээ хин нэгнээс дамжуулагдж хэлж байгаа зүйлийг соодэсээр хэлнэ. За Цумата юкиが風で飛ばされて何も見えなくなるホワイトアウトになる可能性があります. За Цумата гэдэг маань цумаа ямар нэг айжмаар нөгөө том болохыг ингээд цас бол ингээд салхилах тусам ингээд том болоод ирэхийг хэлж байна. Цас салхиар үлээгдээд юу ч харахгүй болоод цасан шуурга white out цасан шуурга болох тийм боломж байна. Тэгэхээр ингээд салхи цас ороод дээрээс нь салхитай бол ингээд давхарлаад айгүй нөгөө цасан шуурга болох хунгар олох тийм боломж байна гэдгийг хэлж байна. За Хоккайдо кара Хокурику чихоу но уми де wa nami ga tottemo takaku narisou desu. За Хоккайдогоос Хокурику бүсийн далайн давлгаад маш хүчтэй болох юм шиг байна. За нөгөө давлгаа нь илүү хүчтэй болох юм шиг байна гэж чинь тий салхинаас болоод. За Кишочо wa yuki ga takusan furu tokoro mo aru to ittemasu. За Японы цаг уурын агентлаг цас маш ихээр орох газар ч бас байгаа гэж хэлсэн. 30日朝までの24時間に降る雪は за 30-ны өглөө хүртэл 24 цаг орох цас нь Хокурику чихоу то Нигата кен Кифу кенで70センチ、北海道と東北地方で60センチになるところもありそうです.
За энэ бол нэлээд урт өгүүлбэр юм. Тэгээ за 30-ны өглөө хүртэл 24 цагийн одоо 24 цаг тасралтгүй орох цас нь Хоккайдо биш нөгөө Хокурику бүс гэдэг бүс болон Нигата аймаг, Кифу аймагт 70 см. За Хоккайдо болон Тохоку бүсэд 60 см болох газарч бас байна гэсэн. Тэгэхээр бүр өндөр нөгөө хунгар болно гэж ярьдаг. Тэр шиг бүр ингээд 70 см 60 см орох газар бас байх нэ цасан. За Кишочо ва цуёй казэ то юки, хидой фубуки, такай нами ни кио цукеру ёуни иттэмас. За Японы цаг уурын агентлаг хүчтэй салхи болон цас. За тэгээ илүү аимшигтай цасан шуурга нь тэгээд илүү өндөр нөгөө давалгаанаас болгоомжлоорой. Болгоомжлоо хичээгээрэй гэж хэлж байна. За энэ хизээний мэдээ вэ? Өнөөдөр явах бах. За өдөөс хойш өнөөдөр хагас сайн бүтэн санд бол нэг цөөхөн мэдээ ордог. Тэгэхээр өнөөдрийн 12 цагийн мэдээ нэг мэдээ орсон байсан энэс мха. Тэгэхээр одоо өнөө маргаашд бол Японд бол ялангуяа Хоккайдо гэдэг хойд хэсгээрээ нэлээд хүчтэй цасан шуурга болох нэ гэсэн. Тэгээ болгоомжлоорой гэдэг мэдээ ахна. За их сурвалж NHK Japanese яг ийм зурагтай мэдээ. За өнөөдрийн шинэ 10 үг. За ингээ өнөөдрийн чаленж дуусч байна. Оцгаре самаа дэс.